нэр яг одоо ирээдүйн тухай ярих гэж байна. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл явсан зүйл бол одоо гэд хэлэхэд 3 секунд энэ мэдрэмж нь үргэлжлээд дуустдаг. Тэр хүртэл түүх болоо хувирчдаг. Харин мөрөөдөл буюу чиний өөртөө хүсэж байгаа ирээдүйд юу болоосоо гэж хүсэж байгаа тэр зориг хүсэл чинь бол байхгүй ирнэ бүтэх зүйл. Тийм учраас бид энэ ирээдүйн талаар ярих гэж байгаа. Та нар ирээдүгөө хангалттай сайхан хангалттай гоё байна гэж итгэж байгаа бол бүгдээрээ баруун гараа дээш нөргөөд нэг удаа гэсэн чи ямар нэг юмны хэмжээ хитгэхэд л тэгэл яадаг үлээ те. Тэгэхээр ондоо мөрөөдөл гэдэг зүйл нь хүн болгон бие биенээсээ харилцаа адилгүй ондоо учраас хүн болгоны мөрөөдөл өөр өдөг. Тэгээд бид өнөөдөр ямар зүйлийг өөрийнхөө мөрөөдөл болгох вэ гэдгийг шийдэх гэж байна. Энийг аль бие ёсоор өөртөө шийднэ. За би ингийн тулд би биелдэггүй мөрөөдлийн тухай эхлээд би ярмаар байгаа. Биелдэггүй мөрөөдөл гэж байдаг. Хүн болгон хүсдэг, зорддог, түүнийхээ талаар үйлдэл хийдэг. Гэхдээ биелэхгүй үйлдэлсэн зүйлс гэж байдаг. Миний амьдралд ч гэсэн байсан. Гэхдээ тэр зүйл нь билээгүй шалтгаан нь надаас болсон юм уу гэвэл үгүй ч юм шиг. Орчин нөхцлөөс болсон юм уу гэвэл бас магадгүй ч юм шиг. Бүр зүгээр Монгол улсад төрсөн болохоор юм болов эсвэл би энэ ээж аваахаа энэ гэр бүл төрсөн болохоор болоогүй гэд бурууг нь бусдаас айхлаар бараг магадлал нь өндөр гараад ирмээр ч юм шиг санагдах үеуд олон байна. Гэхдээ билээгүй мөрөөдлүүдийг түүж авч үзээд дүгнэлт хийгээд үзэх юм бол магадгүй чи тэр зүйлээ хоромхон зур хүсээд тэрийг мөрөөдлөө болгож хувиргасан хэрнээ нөгөө цаг хугацааны явцад бий болдог тренд, мод, олонхын хушуурч байгаа зүйл бусдын амьдарч байгаа амьдралыг хаа нэгтгээс харангуйтаа тэр зүйлийг өөртөө гоё юм байна гэж өөрийгөө тэнд төсөөлж бодож зүгээр л тухайн хин нэгний амьдарч байгаа моментыг өөрийн мөрөөдлөө болгож авсан явдал бэйсэн биш үстэй гэж нэг бодож үзээрэй. Чиний мөрөөдөл бол чиний л мөрөөдөл байх ёстой. Харин энийг мэдхийн тулд чи хинбэ гэдэг асуултан дээр ирэх ёстой. Чи бол өнгөрсөнд үлдээсэн үйлдэлүүдийн чинь олонлог. Буюу өнгөрсөн 20 жилд чи амьдралдаа хийсэн үйлдэлүүдийн чинь олонлог, хамгийн их үйлдсэн үйлдэлийн чинь олонлог бол чи өөрөө гэсэн үг байна. Хэдэн удаа юуг хийсэн бэ гэдгээрээ л чи өнөөдөр хинбэ гэдэг асуултанд хариулагдана. Түүнээс биш чиний нэр чинь биш. Youth identity гэдэг та нар өөрсдийнхөө ондоошлыг эсвэл дангааршлыг, ижилслийг хайж энэ ивентийг хийж байгаа. Бид нар энэ залуу үе, энэ цаг үед юугаараа бусдаасаа ялгарч ондоо байх юм бэ гэдэг талаар л та бүхэн хайж байгаа. Гэхдээ тэр нь бол илэрхий. Та нар өнөөдрийг хүртэл хийсэн үйлдэлүүдийн чинь олонлог бол та нар. Тийм учраас бид нэр билээгүй мөрөөдлийн тухай ярихдаа юуг мэдэх ёстой вэ гэхээр тэр хүслийнхаа төлөө чи хангалттай тууштай үйлдэл хийсэн үү? Яг үнэхээр чи өөрийгөө зориулсан уу? Заримдаа нэг их зориулаагүй хүчлээгүй байхад бэлдсэн хүслүүд гэж байдаг. Тэр нь энгийн зүйлс. Одоогоос 8 жилийн өмнө би тухайн үед Монголын сагсан бөмбөгийн холбооны мэрэгжлийн зөвлөлийн дарга хийгээд оффистоо сууж исэн чинь утас дугарлаа. Утсаа авсан чинь интернетийн шин төлбөр гарчжээ. Төлбөрөө игээрэй гэдэг дуудлага ирлээ. За тэгээ төлбөрөө хаана төлөх үү гэсэн чинь танахтай ойрхон зам гараад орчихно. Тухайн ажиллаж исэн офисоосоо хаягийг нь аваад зам гараад төлбөрөө игэхээр ордлоо. Цэлисэн офис, маш том офис, хүн багтай 3 хүн ертөнцийн зүгээр баруун урд болон цууцсан. Очоод төлбөрөө хэлээ. Санхүүгийн хүн баримтыг чинь бичиж өгнө түр хүлээж аваа гэж хэллээ. Би тэр хэсгээс түр холдоод ертөнцийн зүгээр зүүн тал руу ирээд хартал төв гудамжаар машинууд урсцсан. Урагшаага харагдсан богдвол тэр чигээр харагддаг. Нэг их гоё офис. Тэр офис дотор зогсож байхдаа би ийм гоё офис дотор ажилладаг бол гоё доо гэдэг тиймэрхүү мэдрэмжтэй. Яг энэ офис дотор ажиллах юмсан гэсэн мэдрэмжтэйгээр яг тэр өдрөө би баримтаа аваад буцаад офис руу явсан. Тэр явдлаас хойш 3 жилийн дараа би тухайн офистоо яг зогсож исэн газараа очсон.
Монгол телевизийн өнөө өглөө нэвтрүүлгийн продюсертэй юм ярьж байгаад яг тэр мөчтөөр очиод зогсохдоо тэр бодлыг бодсноо би эргээд сансан баг. Тэгээ тухайн үед зурвас хийсэн тэр бодол зүгээр тэр зурвас хийсэн тэр хүсэл бэлдсэн байгаа байхгүй. А би тэрний төлөө яг юм хийсэн үү тэрийг зорилгоо болоод араас нь явсан уу гэвэл үгүй. А гэхдээ би бас үйлдэл хийгээгүй гэж бодож байгаа боловч цаагаараа миний хийж исэн амьдарч исэн хэв маяг маань магадгүй тийшээ хөтлсөн ч байж болно. Гэхдээ миний ухамсартайгаар тэр оффист ажиллахын төлөө би ямар нэгэн зүйл хийгээгүй. Тэгэхээр зарим нэг хүсэл биелдэг учраас англи хэл дээр тийм үг гэдэг шүү дээ. Be careful what you wish for. Юу хүсэж байгаатайгаа болгоомжтой байгаарай. Яагаад тэгэхээр тэр чинь бэлждэг шүү гэж байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр миний амьдрал дээр тохиолдсон нэг энгийн нэг жижигхэн хүсэл биелсэн жишээ. А билээгүй жишээний тухай би ярьж байхдаа, билээгүй мөрөөдлүүдийн тухай ярьж байхдаа би юуг онцлохыг хүссэн бэ гэхээр хэрвээ чи үнэхээр тэр мөрөөдөл гэдэгтээ бүр санал нэг яг тэрийг хүсэж байгаа гэж байгаа бол өөртөө зарлал. Яг нэг хэвлийн баг хурал хийгээд бид нар инглээ, тэглээ гэд нэг тийм бүр нэг чухал official юм болдог шиг өөртөө зарлаад ханан дээр байд юм уу, ширээн дээр байд юм уу тэр мөрөөдлөө зарлж тавиад тэрнийхээ араас үйлдэл хийх. Энэ энгийн зөвлөгөө гэхдээ энэ бол угаасаа л үйлдэл хийхгүй бол тэр үр дүн чинь мөрөөдөл чинь биелэхгүй. Яг энгийн 2 дээр 2-ыг нэмээд 4 гарттай ижлэх математикийн бодлого. Тэгэхээр би та бүхэнд ирээдүг ямар ирээдүй байгаасаа гэж хүсэж байгаагаа би хэлмээр байгаа. Тэр ирээдүй нь зөвхөн миний ирээдүй биш. Эсвэл яг та энд намайг үзээ сууж байхдаа өөрийнхөө мөрөөдлийг бодохдоо миний мөрөөдөж байгаа ирээдүй ямар байх вэ гэж бодож байгаа бол зөвхөн та өөрийгөө биш. Тантай хамт амьдарч байгаа бүх нийгмээ бодсон ирээдүг л хүсээрэй гэж та бүхнээс хүсэж байгаа. Яагаад тэгэхээр бид өөрсдөө нийгмийнхаа нэг хэсэг учраас зөвхөн надад биелэх тэр гоё хүслүүд маань дан ганцаар надад байх юм бол тэр 2-3 өдөр үргэлжлэх гоё мэдрэмж байгаа дуусна. Харин таны хүссэн мөрөөдөл чинь хин нэгний амьдралын чанарыг сайжруулдаг, хин нэгний амьдралыг сайхан болгодог. Тэрийг харахлаараа танд тэр мэдрэмж нь ирдэг байх юм бол урт удаан үргэлжлэх сайхан мөрөөдөл байх болно. Тийм учраас бид нэр өнөөдөр нэг шин хэллэгийн тухай сонсоод өнгөрөх хэрэгтэй байгаа. Энэ бол social, emotional, ethical learning гэдэг үг. Энэ одоогийн байдлаар 10 жилийн сургуулийн сурагчдад зориулан гаргасан байгаа Emory-гийн их сургуулиас гаргасан хөтөлбөр. Энэ бол social буюу бид нар нийгмийн амьтан, emotional буюу бид нар сэтгэл санааны, сэтгэл зүйн шалтгаалдаг энэ зүйлээсээ одоо энэ тархиндх болж байгаа үйл процессоос шалтгаалдаг амьтан. Тэгээ этик буюу ёс зүй. Эдгээр зүйлсээс бид нар харилцан хамааралтай амьдардаг. Яг тантай ижлэхэн гудамжинд алхаа явж байгаа хүн магадгүй гарцаар биш зүгээр л машины урдуур гүүгээ гарч явахдаа шүлсээ аях юм бол танд ямар мэдрэмж төрөх вэ? Мэдээж тэр бол таатай мэдрэмж төрүүлэхгүй. Яг ижлэхэн тэр хотод та амьдарч байгаа тэр шүлс газар тунаад агаарт нэвчээд хоёртоо нийлэгшээд тэгээд таны уушиг руу орно. Магадгүй таны гэр бүлийн хүний уушиг руу орно. Тэгэхээр бид нэр ижлэхэн агаараа шээрлээд, ижлэхэн агаараа хуваалцаад амьдарч байхад тэр хүн амнаасаа гаргаж байгаа шүлсийг бол бусдынхаа ам руу хийж байгаатай яг ижлэхэн үйлдэл болж хувирч байгаа. Бид нэр яг энэ social буюу нийгмийн нэг хэсэг гэдгээ ухаарсан энтэйгээ хамааралтай хүслүүдийг тээх нь энэ цагт амьдарч байгаа залуу хүний үүрэг гэж би боддог. Бидний өмнөх үеийнхэн маань энэний тухай биднэрт хангалттай мэдээллийг өгч хангалттай сургаж амжаагүй. Яагаад тэгэхээр тэд нар маань өөрсдөө амьдралаа яах вэ гэдэгтэйгээ тулалдаж исэн учраас биднэрт сэтгэл зүйн төлөв байдал маань ямар чухлыг, ёс зүйн ухамсар, ёс зүйн хэм хэмжээг мэддэг нь ямар чухлыг, мөн нийгмийн нэг хэсэг байх нь ямар чухал вэ гэдгийг заах цаг байхгүйгээр тэд нар ажилласан байхгүй. Тэдрийгэ буруутгаад яах вэ? Энэ бол тэдгээр хүмүүсийн бидний аав ээж нар ах эгч нарын амьдрсан үеийнх нь өөрсдөнд нь өгөгдсөн даалгаврууд байсан учраас энэ хүмүүсийгээ буруутгалгүйгээр харин онгорхоо үлдээсэн зайг нь бид нар нөхөж сураад дараагийн үедээ өвлүүлж үлдээнэ гэдэг дээр л санал нэгдэх ёстой байгаа. Хэрвээ та яг одоо санал нэгж байгаа бол аргаад иччих.
Би өөрөө энэ бүхнийг мэдээгүй. Би энэ бүхнийг ухаараагүйгээр залуу насныхаа ихэнх хугацааг би ардаа үлдээсэн. Би азар олон улсын олон оюутнууд сурдаг байсан, сургууль сурсан. Би өөрийгөө ямар бусдаасаа хоцорч явж байгаа юм бэ гэдгийг ойлгосон. Миний боловсролын үндсэн ерөнхий боловсролын сургуульд суралцсан бүх мэдээлэл, мэдлэг надад дутмаг байгаагаа би мэдсэн. Би саяны хэлсэн өөрөө хэлээд чухал шүү гэж байгаа юм а би мэдээгүй маш олон жилийг өнгөрөөсөн. Гэхдээ энийг мэдээгүй явахдаа яг л ижлэх миний саяны жишээн дээр дурдаг шиг би ч гэсэн замаар гацгүй газараа гараад шүлсэн аяа явж исэн удаа байгаа. Би ч гэсэн тэрийг буруу үйлдэл гэдгээ мэдэхгүйгээр ухамсарлаагүйгээр хин нэгний хажууд хээв нэг зүгээр үйлддэг байсан үе байгаа. Гэхдээ тэгж хийлээгээд би үргэлжлүүлээд хийхгүй гэдэгтээ санал нэгдээд би шийдвэрээ гаргаад олонний өмнө гарч ирээд би буруугаа үлээгээд тийм ээ энэ бол миний хийсэн алдаа. Харин одоо миний араас ирж байгаа та нар залуу үе дөнгөж ЕБС-д төгссөн, оюутан болцсон, магадгүй ЕБС-дээс сурж байгаа та бүхнээс би энийг амжилтлан гуйж байгаа шүү. Эдгээр зүйлсийг агуулсан, эдгээр зүйлсийг тээсэн тэр мөрөөдлийг зөвхөн өөртөө биш, бусдаа бүгдээрэнд нь хамааралтайгаар энэ мөрөөдлийг та бүхэн дотроо хүсэх юм бол биелэх өдөр нь зөвхөн таны мөрөөдөл биш. Яг одоо би энд ярьж байгаа миний ч гэсэн мөрөөдөл биелэх байхгүй. Тэгэхээр хүн болгоны мөрөөдөл ондоо ч гэсэн дотроо бусдынхаа мөрөөдлийг биелээсэй гэсэн тэр нэг хүсэл бусад маань ч гэсэн энэ нийгэмдэр хамт амьдарч байгаа шүү. Тэд маань ч гэсэн эрүүл амьдралын чанар өндөртөө хамтдаа энэ нийгмийг бүтээх хүмүүс юм байна гэж итгээд тэднийхээ төлөө тэр мөрөөдлөө тээх юм бол ядаж миний мөрөөдөл биелэхгүй байсан ч гэсэн би хин нэгний мөрөөдөл багтцсан байх юм бол ялгаагүй л хүсэл биелнэ үстэй. Тэр л бидний бусдаас ялгарах, бусдаас ондооших, бусдаас дангааших тэр youth identity буюу өнгөрсөн үеэсээ илүү би бинийг ойлгодог, дэмждэг, ирээдүг цэцгэлүүлж чаддаг, зөвхөн зөвийг нь мялаадаг, бурууг нь шийтгдэг ч гэсэн зөв зөвтэй эргээд хөгжих боломжийг олгодог, тийм шийтгэл олгож чаддаг, тийм гэгээлэг ирээдүг та нар л бүтээн. Та нар л бүтээн. Тэгээд зөвхөн та нар бүтээн. Гэхдээ энийг хамтарч ажиллаж чаддаг босныхоо дараагаар хийнэ. Буюу өнгөрсөн үеийнхэнтэйгээ хамт ирж байгаа үеийнхэнтэйгээ цуг яг нэг мөрөөдөл рүүгээ хамтдаа алхаж чаддаг болсон хойно энэ мөрөөдөл чинь биелэн шүү. Та бүхэнд баярлалаа. Мөрөөдөл чинь биелэг.